Монголын тэрэг самарч байгаа нэг номерын хүн бол Цахиагийн Элбэгт орж хаанал луур дээрэм үнэртнөв тэнд түүний нэр хавжуулагдаж явдаг. Хамгийн сүүлдэлтэд Эрдэнэтийн луврыг зохион байгуулсан гэдгийг нь хатуу самар Нямдорж илчилсэн. Монгол улсын түнхэнд үүнээс өмнө бас нэг Элбэгдорж байсан. Тэрхүү Элбэгдорж Эренчино тухайн үеийн Монголын удирдагчдын цусаар гараа угаасан ярагч юм. Удаах Элбэгдорж нь одоо Монгол тэрэг самарч орчин үеийн дотоодыг хамгаалах газрыг байгуулан их хилмигтүүлэлтийг эхлүүлж улс төрийн өрсөлдөгчдөө намнан бүр сүүлдээ намынхаа нүктийг чиргаж ихэлснийг Арслан намын дарга Монгол улсын ерөнхий сайдаас Норвегийн алтан хуйг илчилсэн. Зарим нэг сайтуудын нэрлснээр Монгол Берия гэдэг энэ хүн үе залгамжилсан Элбэгдорж Эренчино болохоор санааш болоод үр хүүхдээ улс төр рүү оруулж эхэлжээ. Түүнийхүү Элбэгдоржийн Эрдэнэ Баянзүрх дүүргийн иргэдийн хуралд нэр дэвшиж явна. Эцэг Элбэгдоржийн засрахгүй шоучаан гэдгийг Монгол улс даяараа мэднэ. Ямар нэг шийдвэр гаргахын өмнө телевизийг дуудан ирүүлж камерын өмнө хүн загнаж оноо авах гэж оролдог. Тэрэл зангаараа хүүгийн PR-ыг зохион байгуулж зурагчин бэлтгэн айлын хашааны хаалгаар зөвхөлгөн зургийг нь авахулжээ. Монголын төрд Элбэгдорж нар хангалтайгаа авалсан. Одоо түүний хүүхдүүд төрд орох гэж байгаа нь Монгол улсыг айлгаж байна. Нэгэн таксины жолооч маш ноцтой зүйлийг ярьж байсныг энэ удаа дуулах цаг нь болсон байна. Тэрхүү 50 иргэн насны жолооч ярьснаар бол Элбэгдорж нь маш холын бодолтой айхтар хүн. Дандаа өнчин хүүхдүүд өргөн авч өсгдөг. Тэдгээр хүүхдүүдээ бүгдийг нь хууль хүчний байгууллага руу оруулан сургахыг зорддог. Өнчин хүүхдүүд өсгсөн эцэгтэй хязгааргүй үнж байдаг юм шүү дээ. Одоо тэр том хүүг нь хар. Хаавайсан Африкт ахмад солтой тууж явна гэсэн хэдийдээч ахмад болчдөг юм. Хар нэлхаараа хүүхдчүүдээ гэгчлэн ярьсан юм. Харин одоо ахмад Эрдэнэ улс төрд орохоор хашааны цоргоогоор нүүрээжгэн зүтгэж явна. Элбэгдорж нараас болгоомжлолтон.